За сайн байцгаана сонсогчдоо. За тэгэхээр Зочил бизнес подкаст контентын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр Зочил бизнес контент нь ямар зорилготой вэ гэхээр бизнес хийж байгаа бизнес эрхэлж байгаа бизнесмэнүүдтэй шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулах зорилготой юм а. За тэгэхээр энэ удаагийн дугаарт манай ST Design-ы үүсгэн байгуулагч Эрдэнэ Тулгатай бит хоёр бизнесийн талаар ярилцж байна. Сайн байна уу? Сайн байна уу. За тэгэхээр шууд одоо хоёулаа ер нь бизнес эхлээд олон сонсож байгаа хүмүүстэй танилцуулаад явах юм. За ST Design-ы хувьд одоо энэ нэрийг анх яаж өгсөн бэ? Тэг хизээ өгсөн бэ? Ямар утгатай юм бэ? ST Design гэж компани нэр стандарт тунамл واخгүй юу. Тэгээд арт талаас нь энэ загвартай бизнес гэж учраас дизайн гэдэг нэрийг оруулъя гэдэг ST Design болгосон. Стандарт тунамл гэдэг чинь юу гэсэн үг вэ? Одоо тунгалаг гэсэн утгатай л та. За ST Design-ы хувьд яг ямар бүтээгдэхүүн үйлчлэгийг үзүүлдэг вэ? ST Design байгууллагуудад хувцас чигдрэл, тэгээд uniform, тэгээд байгууллагын лого дизайныг нь хувцсан дээр нь буулгаж өгөх ерөнхий тийм. Зөв. ST Design-ы хувьд анх одоо үүсгэн байгуулахад те ямар асуудлуудыг олж хараад түүнийг яаж шийдсэн бэ? Анх үүсгэн байгуулахад юу олж харсан гэхээр ийм билээ. Одоо спортын баг тамирчд юм уу? Байгууллагууд өөрсдийн логогоо хийхээр одоо дэлхийн чанарт нийцсэн айгүй гоё хэвлэлтэй хувцас өмсдөггүй байсан юм билээ. Яг гоёуд нь хаанаас ингэхээр гадаад хийлгэж ирээдсэн байгаа байхгүй. Тэгэхээр Монголдо хий гэж бодоод. Дээрээс нь бас 10,000 ширхэг нэг өнгөн зөрөхгүйгээр арзан байран зөрөхгүйгээр гэдэг чинь ээл арзмаар бол бүгд яг хэмжээндээ гэсэн үг. Тэгээд логон чанартай мөртлөө болорхоор ийм нийлүүлэгч байхгүйсэн юм бэл. Тэгж хараад ер нь Монгол ус байгаа цагт хүн байгаа цагт байгууллагт байгаа цагт ер нь хувцаар ямар нэгэн хувцаар жигдэрнэ үйл ажиллагаа зохион байгуулна ижилсэн гэсэн бодноос үүднээс яг суурьаар нөхцөлөө гэж. Зөв. Тэгэхээр яг одоо яг нэрлэл ямар үйлчлэгээнүүдийг үзүүлж байгаа вэ? Байгууллагын өөрсдийнх нь одоо логог хувцсыг нийлүүлж байна. Тэр дээр нь одоо ингэр нуруунд дээр нь одоо философийн шингээсэн логог нь тавьж өгч байна. Ерөөдөө те хувцсны төрлүүд гэвэл одоо ямар хэвлэлүүд төр ямар төрлийн те хувцснууд төр хэвлэл хийж байгаа бол үндсэн бүтээгдэхүүн нэг гелдан гэдэг фологоо подолкоор явдаг байхгүй. Тэгээ энэ гелдант чинь нэг дэлхийн хамгийн том хувцс үйлдвэрлэгч өдөрт 3 сая заримдаа 7 9 сая ширхэг хувцс өдөрт үйлдвэрлэдэг. Тэгж явдаг байхгүй. Тэгээд нэг хүн даавны түүхийдийг тарихасаа ахуулаад хувц болтол эзэмшдэг тийм том компани байхгүй. Тэгээд энийг нийлүүлдэг. Тэгээд дараа нь поло удалк байгаа. Тэгээд хүүдий, тэгээд бомбор, малгай гэдэг. Зөв. Тэгэхээр одоо ер нь хэдэн жилийн хугацаанд хэр хэмжээний те албан байгууллага хүмүүст одоо энэ үйлчлэгийг үзүүлж чадсан бэ? Тоогоор ярил ер нь ойролцоогоор. 16 оны 3 сараас хойш гэж үздэг. Ер нь 15 оны ихээр өсвөлээр эхэлсэн. 9 жил болж байгаа юм. Тийм одоо 9 жил, сая 9 жилийн болж байгаа. Тэгэхээр нийтдээ за сүүлийн хэдэн жилүүдийн статистикийг үржүүлээд үзэх юм бол жилдээ нэг 20 гаруй мянган хувцас нийлүүлдэг. Тэгэхээр нэг дунджаар бол ингээл бараг сая руу төгсөж байгаа юм биш үү? Биш ээ. 20 биш ээ. 180 мянга 200 мянга руу төгсөж байгаа юм биш үү? Тэгээ 200 мянган төгсөж байгаа. Зөв. Хэвлэл бол бүр айгу замбрааг. Нэг хувцсан дээр чинь ингээл ингэр нуруу гэж. Маш олон хэвлэл хийж байгаа учраас. Юуны хувьд одоо бүтээгдэхүүний үнийн хувьд дунджаар хэдэн төгрөг байдаг вэ? Бүтээгдэхүүний үн энгийн фотолог нь болохоор 30 мянга, дээр нь хэвлэл 5500-аас томцлол шалтгаалаад бүр том нь 15-30 мянга явчихна. Тэгэхээр нэг фотолог ерөнхийдөө 35-аас 45 хооронд айгүй гоё завхартай бүтнэ. 35 мянгаас 40 мянган төгрөгөөр нөө яг Гелданы брэнд дээр хэвлүүлсэн логотой юм мерч бүтээгдэхүүнтэй болох шүү дээ. Компани. Зөв. Одоо ер нь бол ST Design дээр одоо харилцагчтай ярил ямар төрлийн компаниуд илүү төлөхөө одоо үйлчлэгээ авдаг бол за ерөөдөө шинэ ажилтны хувцснууд явж байна. Тэгээ ер нь ажилтны одоо униформ хувцснууд групп компаниуд, корпорациудаас байгаа юм. Тэгээд найз нөхдүүд хувцаараа ижилсэж байна. Тэгээд ер нь манайх чинь байхгүй юу?
хоёр компани, нэг охин компанитай. B2B руу чиглэсэн яг SD design болохоор тэгээ чиглэж байгаа. Энэ болохоор корпоратив чиглэж байгаа. B2C руу одоо хувь хэрэглэгч рүү чиглэж байгаа гэрэл зохих гэж 6 салбараар байгаа. Энднэр төлөө болохоор хаашаа чиглэж ийн гэхээр 50-аас доош хүнтэй аж ахуй нэгж эсвэл найз нөхөд гэр бүл энэ төрлөө чиглэл явчихж байгаа. Төв зөнгэлтгтөр байрлаж байгаа яг манай B2B руу чиглэсэн стандарт мөнгө компани болохоор яг илүү 50-аас дээш 100 тэгж компани руу чиглэл явчихж байгаа. Ер нь ажилтны хувьд одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна? Гэрэл зохтойгоо нийлэх юм бол нэг 40 гаруй байна. Яг стандарт тунал компани дээр болохоор одоо 14 ажилтнтай байна. Тэгээ гэрэл зох юу үйлчлэгээ маань брендийн үйлчлэгээ маань эцсийн хэрэглэгчнээс зориулсан юм хэвлэлүүдийг бол яг би нөгөө E-Mart дээр явж тааралдаг. Хаасаагүй бас E-Mart-ын салбаруудаар зөндөө байсан тийм. Тэр үйлчлэгээ нь одоо хүмүүс одоо юу хэвлүүлдэг жишээ нь одоо нэг ямар хөө юмнууд төлхөө хэвлүүлдэг юм бол та. Гэр бүлийн ер нь төрсө өдрийн бэлгүүд дэгс явдаг. Тэгээд түрүү хэлсэн нэг 50-аас доош аж ахуйн нэгжүүд хувцаараа жигдэрх дээрээ хэрэгжилж байна. Ер нь байгууллагууд жил болгоны хувцаараа жигдрээд ижилж явах ёстой байдаг байхгүй. Эн чинь олон улсын яг бизнесийн соёл жишг байхгүй. Одоо Монгол руу ийш орж эхэлж байгаа. Тэгээд завхуудаар юу хэвлүүлж байна гэхээр бас нэг тэмцээн уралдааны хувцас ижилсэх эсвэл холбоод клубүүдийн ижилсэх нэг нохоо муурны клуб ч юм уу эсвэл нэг юм холбоодууд хувцас жигдэрхээр хийлэгдэг. Одоо бас иймэрхүү төрлийн бизнесүүд SD дизайн гарснаас хойш нэлээд олон болж эхэлсэн тий. Тэгэхээр юуны хувьд одоо бусдаас ялгарх тий, ялгарлын хувьд ямар одоо бусдаас юугаар илүү ялгардаг вэ? Ялгарлал гэвэл манайх нэгдүгээр чанараар ялгарна. Одоо жишээ нь тухайн компани лого одоо ABC үсгтэй байлаа гэх тэр үсгэнд нь юм эсвэл логонд нь өнцөг градус гэдэг юм уу тойрог нь яг байвал яг тэрүүгээр л гаргана. Ерөөхдөө зарим газрууд бол нэг манайхын анх бизнес хийж эхэлж байхад энэ стандарт байгаагүй тэр чинь нэг одоо энэ 90 градус өнцөж 90 градус биш. Зүгээр ингээд мохоо ингээд зүгээр ойролцоо гаргацсан байдаг жишээ нь. Тэгсэн мөртлөө сайн чанар хэлэхээр манайх энэ дээр нэг стандарт гарч ирсэн энэнгүүрээ. Тэгээд өшөө давуу тал гэвэл махтаа бас мастер гэрээ гэж яддаг. Хэрэв тэгэх юм бол манайх үнийн хувьд бас хөнгөлт үзүүлдэг мастер гэрээний хугацаанд. Дээрээс нь мастер гэрээ ихээр ажлын бус цагаар шаардлагатай бол манайх дэрийг нь хийж өгч үйлчилдэг амралт өдөр байхгүй. Тэгээд чанарын хувьд нэг баталгаа өгдөг. 1 жилийн баталгаа өгдөг. Үндсэн хувцсан дээр болохоор үйлдвэрийн ойдл юм уу янз бүрийн тоглолт байвал үнгүүс олоод өгчнө жилдээ. Өшөө хувцас хэвлэл дээр болохоор жилийн дотор хуулах ч юм уу тэвэгт гарвал хувцастай сольж өгөх юм эсвэл дахиж шинээр хийж өгч гэдэг юм. Гоё үйлчлэг тий. Зөв. Юу одоо жишээний би нэг сонирхолтой асууя гэж бодод байна. Асуултууд асууя гэж бодож байна. За энэ нь болохоор нөгөө одоо чинь 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг танай компанид өгье гэвэл ойрын тий зорж байгаа ажлуудыг ямар ажлуудыг хийх вэ? 1 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт авчвал ихэнхийг нь Монголдо байна. Гэхдээ Монголдо юу хийх гэхээр мэдээж өөрсдийн одоо үйл хөдлөх үйлдвэрийн байртай болох хэрэгтэй байна. Тоногт хөрөнгөний шинжилгээг дахиад нэг жоохон хийх хэрэгтэй байгаа. Тэгээд нэг мерчендайз гэдэг манайх ч одоо яг ер нь энэ хувцсны хэвлэл лого хувцас нийлүүлж байгаа энэ бизнес чи явсаар байгаа мерчендайз дээр очиж байгаа байхгүй. Тэгээд мерчендайзын багийг дахиж сайжруулж одоо бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгээд дээрэс нь юу үлдсэн мөнгүүд нэг манайх гуанчууд нэг юу хийцэн байгаа. За. Сампл үйлдвэр байгуулсан байгаа байхгүй юу? Манай багийг очсон эхний хувцсуудаа хийгээд эхэлсэн явж байгаа. Тэгэхээр тийшээгээ хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр та хэд чинь одоо олон улсын статистик компани болж эхэлж байгаа юм байна шүү дээ. Тийш дээ. Одоо тэгж эхэлж байгаа. Одоо баг удахгүй нөгөө экспортлол эхэлж байгаа юм байна л да. Одоо нөгөө яг гуанчууд үйлдвэр байрна гэдэг чи одоо хэр том ажил болж байна. Ер нь одоо энэ хэр хизээ эхлээд одоо хэдэн жил болсон байгаа лээ. Анх энэ чи нэ гэж бодоод нэг 2 3 жил бодож байгаа сая энэ жил жоохон зориглол нээчлээ. Тэгээ ерөөхдөө сая жоо ажил болд юм байна. Тэгээд ерөө энэний үр дүн бас одоо гарч эхлэгчээж магадгүй байна. Одоо эхний загвармаар хийгдэж байгаа учраас. Тэгээ ер нь явандаа бол одоо юу гэдэг ирээдүй бол бид нар цаашаа гадаа зах зээл рүү гараад ерөөхдөө ингэж жоохон тэлэх хэрэг байна. Зөвхөн энэ ч алцаад байх та биш байгаа. Тэгэхээр энэ яг нэг өөрсдийн ийм арга барил энэ ноу хау энэ
менежментээрээ олон улсад бас энэ салбарт нь бол үйлчлэг үзүүлэхэд бүрэн боломжтой юм биш үү? Тэгэхээр Гэлдан брендийн хувьд бол ерөн түрүү ярьсантай хамгийн чанартай одоо мерч бүтээгдэхүүний брендээ гээд. Тэгэхээр одоо Монголд те одоо ижил төстэй юм одоо юу гэх Гэлдан брендээс илүү юм фотолог үйлдвэрлэх боломж бий юм ер нь. Монголд үйлдвэрлэх боломж яг байгаа л да. Яг өөр ингээд Монголын брэндүүд бас зөндөө фотолог үйлдвэрлэдэг. Гэхдээ яг манай үндсэн оруулж ирдэг энэ Гэлдан шалбиосоор Асна хундалаа төв дээр нь Шанхай дээрс жуулцаад би захирлж ийсэнтэй нуулцаад ингэж оруулж ирдэг. Одоо чинь ганц газар байхгүй. Тэнгүүд одоо юу гэдэг Гэлдан ч өөрөө нэг усны хэрэглээ, тогны хэрэглээ, хог хаягдал энэ төр нийгмийн хариуцлага дээрээ бүр SDG рүү чиглэсэн төрлөөр дэлхийд бүр супер байхгүй юу. Тэгэхээр бол маш сайн брэнд. Тийм. Хүмүүс яхаа үнэн жоох хямдхан болохоор муу гэж харах гэдэг. Энэ чинь хятад хувцас биш. Дэлхийд 3 улсад үйлдвэрлэдэг. Гайтэг, Гондурас, Бангладеш 3-д үйлдвэрлэдэг. Тэгээд түрүүлс нэг төвөн давнаас хувцсуултал үйл. Тий, би ч гэсэн яг нөгөө одоо Vitafit компанид бас өмнө ажиллаж байхдаа бол танаа харилцагч байсан. Түүний дараа бас нөгөө өөртөө хувийн бизнестэй болоод дандаа танаас захиалдаг бас ихэнх нь тий. Тэгэхэд бол яг энэ одоо хүртэл би ингээ фотолог Гэлдан фотологын өмсөл яваад байгаа юм. Одоо ингээд гэртүүл дандаа логотой фотолог өмсөө яваад байгаа. Дандаа компани тэгсээр ингээд одоо хүртэл ингээд чанар нь хэвээр хадгалтай байдаг. Би одоо хамгийн анх зочлын логог шинжилж байгаа үед 2021 онд байна уу. Тэрнээс хойш одоо 4-5 жил 2-3 бодолт хийлгэсэн тэр нь хүртэл одоо хүртэл өмсөд байгаа байхгүй. Тэр бол яг би бол нэрийг яг өөрөө чи хийснээр бол яг туршиж үзсэн үнэхээр чанартай юм билээ. Яг ч одоо хүртэл байгаа л. Бас нэг юм гэвэл одоо цааштай тий одоо нэг бусад өөр улсууд гэж одоо харж байгаа экспортод харж байгаа тийм улсууд байгаа юу одоо хятадаар бол бүтээгдэхүүн үйлдвэрлэл явж байгаа. Гэхдээ яг нэг түрүүн ярьсан экспорт хиймээр нэ гэдэг. Тэгвэл аль улсууд ер нь манай өөрөө чи бизнесийн хувьд боломжтой харагдаж байгаа ер нь. За аль улсууд руу ер нь Азийн нэлээд улсуудаар явлаа. Нэг 10-аад улсаар явж үзлээ. Гэхдээ яг энэ хувцсны хэвлэлийн бизнес хөгжсөн улс нь энэ Европ, Америк тал руу байхгүй юу? Тэгээ Япон энтерч гэдэг юм байгаа. Тэгвэл эдгээр яаж нэхэр үйлчлэгээний төвүүд дээрээ яг ингээд манай гэрэлцэх шиг хөгжсөн байгаа байхгүй юу? Яг тэрийг хөгжүүлэх гэж явжсан Аз руугаас их биш юм байлээ. Тэгэхээр тийшээ бол хөгжүүлж болно. За тэрнээс гадна Хятадд нэг үйлдвэр хийсэн шүү дээ. Тэр үйлдвэрийн чинь зорилго нь одоо чинь бид нар байнгын Гэлданаар яваад байх сонирхол байхгүй. Яг тэр эн чинь Аз, Европ арзмарын хувьд. Тэгэхээр бид нар сонирхол Монгол хүнд таарсан өмсгөл таарсан юм. Монгол өмсгөл тэгээ Монгол дизайнер тэнцээ яг ингээд загварчилсан өөрсдийн логог хувцсны брендийг хөгжүүлэх сонирхолтой байхгүй. Тэгээ фоло дугуйцтай бодвол худи одоо жилетэг бомбер гэдэг идхэн төрлүүдийг тэрийг илэрхийлэх. Тэгэхээр чинь бид нар өөрсдийн брендтэй болж эхэллээ гэсэн. Одоо ер нь угсаа чигийн хандлага юм болж байна. Хүн яг өөрийнх нь нөгөө сонирхдаг өөрийнх нь ийм сонирхлын дагуу өөрөө дизайн гаргаад тэргээ өмсөөд явах дуртай болж шүү дээ. Яг нэг ийм масс бүтээгдэхүүнээс татгалзаад илүү нэг жоохон хувийн ийм имижийг харуулах юм руу орж ин гэсэн үг шүү дээ. Тий. Энд чи юм байгаа байхгүй. Юу дээ Америкийн хүмүүсийн судалгаан дээр байхгүй. Америк нэг хүн одоо 10 фотологтой байлаа гэхэд 7 ширхэг нь өөрийнх нь илэрхийлсэн төрлийн хувцас байдаг. Одоо 3 ширхэг нь Adidas Nike байх нь шүү дээ. Брэнд байдаг. Тэгэхээр 7 ширхэг нь өөрийнх нь зорилттой. Тэгэхээр ямар нэгэн одоо шатрын клубд байдаг шатартай холбоотой. Эсвэл нэг юм буйны үйлс ханд өгсөн бол тэрнтэй холбоотой фотолог эргүүл авчдаг. Яг тиймэрхүү хэрэглээтэй байдаг. Тэгэхээр энэ одоо дөнгөж Монгол руу соёлын орж эхэлж байгаа ч юм уу. Фотолог баг хүний өмнөөс нэг танихгүй хүний өмнөөс ингээд өөрийг яриад штэ нөгөө би нэг ийм хүн шүү гэд баг нөгөө сонсдог хөгжим маань ийм шүү сонирхдаг зүйлсээ ийм шүү би нэг ийм клубд явж шүү гэд өмнөөс нь яриад сурчлаад байх шиг штэ. Тийм штэ энэ айгуу том дэлгэрсэн байгаа штэ фотолог. Энэ зөвхөн загвар иш болсон маркетинг зар сурчлагын талбар болсон. Хувцснаас гадна тэр өөрийгөө илэрхийлнэ. Одоо нэг сагсан дээр бэлтгэл дээр чинь одоо хувцас тайлал ингэхэд өөрсдөө илэрхийлсэн ганцхан хувцастай. Тэгээд бэлтгэлээгээ дуусчдаг ч юм уу. Одоо тэр за ингээд 3-4 хувцас айлах гэхэд хараад ер нь ямар брэнд гэдгийг юугээр нь ялах юм. Дээр нь байгаа хэвлэл лого загвараар л ялах гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөр айгуу том илэрхийл. Тэгэхээр загвар гэхээс илүү улс төрлөө нөгөө нэг сонгуул энтрээр айгуу их идэвхтэй гэж яддаг. Тэгээд
Байгууллагуудын соёлыг түгээж яадаг, сануулж яадаг ч гэдэм үү. Сонгуул энэ төр гэснээс ер нь танай харилцагчийн хувьд ямар одоо төрлийн харилцагчнар байна? Жишээд заримаас нь жишээ дурдвал алтан байгууллагууд байна. Холбоодууд байна. Тэгээд спорт бол айгүй том зах зээл. Урлаг байна. Урлаг чинь бүр айгүй том зах зээл. Мерчендайз гэвчж байгаа шүү дээ. Тэгээд урлаг соёлынхны мерчендайз гэдэг мацалдан өгч эхэлж байна. Зөв энэ дээр өмнө нь бас ажиллаж исэн төслүүдтэй хамтарч исэн тийм жишээ төслүүдийг дурдвал ямар ажлууд байгаа бол одоо сайн спорт урлаг сайхнаас, урлаг уран сайхнаас те. Яг хамтраг дуучны мерчүүдийг бол зөндөө ийдсэн. Хамгийн сүүлийн жишээг бол BCH гардаг. BCH гардч нэг BCH Nights болсон. BCH Night-ийн мерчендайзыг саяны цагсны үйлрэлт хийлээ. Тэгэхэд яг NBA-ийн албан ёсны тэр хувцастай адилхан хувцсыг манах яг тэр газраас нь хийлгүүлсэн. Фан жирсэг нь материал нь адилхан, бусад деталь логод бүгд адилхан яг тэгж хийлгэсэн. Тэгээд тэр жирсэг авсан хүмүүс бол ялгааг нь шууд харна. Тэгээд өшөө хувцас футболк нь болохоор залуучууд дарсан оверсайз тэгээ хэвлэл нь болохоор яг олон улсын айгүй өндөр чанартай хэвлэлээр тэгээд хүүдийн бас оверсайзыг залуучууд стил орчин үеийнх нь. Зөв. Тэгэхээр одоо энэ зах зээл бол угаасаа томорно гэхээс бол жижигрэхгүй мэн гэж ойлгогдож байна. Яг мерчендайз гэдэг утгаараа бол одоо дөнгөж эхэлж байгаа гэсэн үг. Зөв. Монголд бол одоо дөнгөж эхэлж байгаа юм. Ер нь одоо энэ бизнес дээр одоо гардаг саад бэрхшээлээс дурдвал одоо ямар асуудлууд төлхөө гардаг вэ те? Саад бэрхшээл за нэгдүгээр байгууллагууд ингэж байна. Байгууллагч юм уу захиалагч нар ер нь Монгол хүн онцлог юм шиг. Яаралтай. 7-1-ийн дараа тэдэн ширхэг хэрэгтэй өнгөл цоошин загвар оруулж ирээд гэдэг юм уу. Эсвэл нэг захиалга өгчөөд 2 цагийн дараа ч юм уу юу болсон бэ 30 минутын дараа хаавал болсноо ч гэх шиг эн чинь үйлдвэрлэл явагдаж байгаа гэдгийг ойлгохгүй. Зөв. Энэ чинь баг гадаад чим үйлчлэг байхгүй шүү дээ. Байхгүй. Ер нь ийм юм байлээ. 50-аас доош бүтээгдэхүүн хятадд бол хэм үйлдвэрлэхэд хямдхан байгаа шүү дээ. 50-аас доош бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хятад захиж хийсэн ч үнэтэй болно. 5-10 ширхэг хийх нь бол бүр үнэтэй болно. Тэгэхэд манай гэрэл засгийн салбаруудаар манайхаар үйлчлүүлэхэд дэлхийн үнээс хямдхан болж байгаа байхгүй. Бас энэ Европоор яг энэ гилдаан дээр Монголиа гэж бичүүлээд авахд багж 30-аад евро болж байгаа байхгүй. Тэг чинь бараг 100 гаруй мянга. Тийм шүү дээ. Тэгэхэд манай дээр одоо ингэ Монголиа гэж бичүүл яг адилхан бичүүлээд авахд за нэг 40 мянга авцаа ч 45 авцаа ч өсрөл. Зөв. Тэгэхээр ер нь үйлдвэрийн одоо потенциалын хувьд ярил одоо нэгэн зэрэг те өдөрт хэр хэмжээний одоо зөвхөн бодолхон дээр ярил те. Жишээ нь одоо хэр хэмжээний бодолкыг нэг өдөрт гаргах боломж чадамжтай байгаа бол одоохондоо. Яг манайх одоохондоо те. Яг нэг загвараас гэвэл нэг бараг 1000-ыг гаргана. Тий. 1000 бодол чинь том үйлдвэр. Юу хангалттай их чадамж байгаа. Хүн хэвлэлээр ингээл гаргаж байгаа юм да. Яг бодолк үйлдвэрлэхгүй бэлэн байгаа. Зөв. Тэгээ нөгөө компаниуд бол бас их яаралтай гэдэг л гол асуудал байгаа гэдэг юм байна тий. Яаралтай гэж чинь цаана хэвлэх процесс нь өөрөө богинохон хугацаа байхгүй юу? Тэрийг бэлдэх нь өөрөө жоохон асуудалтай байхгүй юу? Тэгээ яг энэ дээр нэг кофений соёл одоо л орж ирж тэр юу яаж яг энэ соёл орж ирэх. Офста нөгөө нэг өнгөт принтерээр нэг юм хэвлэж байгаа юм шиг л тий. Нөгөө хурдан байгуулах гэж бодоод байгаа шиг шүү дээ. Тийм их гэж бодоод. Зөв. Тэрнээс бол процесс бол яг ингэ цэвэр нөгөө яг нэг бодолк болгон дээр нэг хүмүүстэй учраас тулж ажилтдаг болохоор тийм байгаа юм байна. За өөр бусад асуудал нь гайгүй юу ер нь? Тэр яалтаагаас гадна үнэн дээр нэг асуудал байна. Одоо шинэ бод түүхүүд байна л да. Нэг клуб байгаа юм байна. Тэр хурж ирээд хувцас хийлгүүлээд олон хувцсан чанаргүй биш. Манай хэвлэнээс чанартай. Ингээд өгөөд ингэж яхад манай нэг ажилтан өнөө бүр удчихлээ. Хямдхан хэвлэлээ бүр айгүй хямдхан удчих. 100000-аар удчих. Бүр битүү том хэвлэлтэй. 2-3 өнгөөр. Тэгэхээр буруу өмнөний буруу удчихээ тэд боллоо гэдэг нэг 40 50 боллоо ялаа. Тэгсэн чинь ингээд ууралж байгаа байхгүй юу. За болий. Хүл эсрэгээр нь бодъё. За тэгвэл за 10 туул дээр фотолох 30,000-тай байгаа. Бараг 34 40-тэй ч юм уу. За өөр нэг хотын төв рүү ч юм уу нэг бөмбөрөө эсвэл арай жоохон дэлгүүрүүд дээр нэг 40 50-тай ч байж магадгүй. Тэгээ өөрсдийнхээ цор ханс юмыг үйлдвэрлүүлж яаж өөрсдийнхээ гоё юмыг гоё хэвлэлээр хийлгэж яаж манай хэвлэлийн чанар тэдрээс хамаагүй өндөр брендинг. Тэгэд хувцсан ч гэснээр чанартай байгаа гарал үсэн тодорхой. Ингээд нийлэн өөрсдийнх нь юмыг ингүүд өөрсдөө хитрхээ хэмд авах гэснээр үн цэнэг болгодог байхгүй. Зөв. Тэгээ буруу
газрын буруу сонголтуудыг аавна, хэрэглэн үйлчлүүлнэ тий. Тэгээ хятад руу ч гэсэн яг би бас нэг подолкон загсчихсан хүмүүстэй уулзсан. Тэгэхэд бол яг энэ ч байгаа эстет дизайнтай би бүр харьцуулж байсан байхгүй. Тэгсэн чинь бол нөгөө яг гол нь энэ хэвлэлийн одоо би сайн мэдэхгүй л энэ будаг юунд их учир ах шиг байна. Энэ хувцсын материалаас гадна бас хэвлэлийн будаг шунхны сонголт, үнэр данар, өнгө гаргалт гээл тий. Би тэгээ яг хэлсэн байхгүй. Наад чи ямар нэг дэми юм болчихоо да. Яг тэр нэг урдаас хэмжээгээр захиална гэж утсан чинь энэчнээс $7 юм яриад. Тэр чинь нэг шууд л яг тэр компани хэрэглэгч өөрт нь зориулж иж өөрийнхөө хэрэглэгчид нэг жоохон муухагаар хэрүүл жоохон сэтгэл дундуур болгочих жоох байхгүй тий. Доромжилж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг тийм үйлдэл гарсан. Тийм. Яг харамчгүй хоёр төлнө гэдэг шиг. Яг тийм юм бол тэл. Мэргэжлийн мэргэжлийн газар хандах хэрэгтэй. Одоо чинь хувцсны хэвлэл манайх хийж эхлэхээс өмнө баг олон том хэвлэлийн компаниудын зүгээр нэг босонд нь хувцс хэвлэнэ гэсэн нэг жижиг юм байдаг. Ясам дээр эн чинь яг бизнесийн утгаар нь үзэхээр эн чинь дэлхийд айгүй том бизнес, хувцс загварын бизнесийн явчихж байгаа байхгүй. Яа бүр өргөжлүүлээ том үйлдвэрүүдийн нөгөө нэг туслан гүйцэтгэгч байдаг иймэрхүү байхгүй. Тэгэхээр манайх энэ бизнес хөгжүүлэх гэж үзсэн. Зүг. Одоо танаа тэр ер нь ямар ажлын байрууд гардаг вэ? Энэ ойрын хугацаанд нэм ажлын байр зарлагдсан байгаа юу? Зарлагдсан байгаа. Борлуулалтын менежер. Тий. Ерөнхийдөө дахиад баг бол хэрэгтэй байгаа. Зүг. Борлуулалтын менежер. За борлуулалтын менежерийн хувьд бол нөгөө харилцагч болол бүтээгдэхүүнээс үйлчлэгээ санал болгоод гэрээ хийгээл явах зорилготой үү те? Тий. Тэрнээс илүү ер нь борлуулалтын менежерүүд яг залингийн хувьд манай компани бүх ажилчид бонус нь өөр. Яг үндсэн суурь цалин бол жоохон их биш яхаа дундаж байгаа. Тэгмөртлөө гүйцэтгэлээрээ зүг шудраг систем ажилт юм. Тий, тэр аягүй чухал. Зүг. Тэгээ энэ бизнесийг одоо ингээд хэдэн жил вэ? 10 жил юм уу? 11 жил юм уу? Хийж байгаа юм тий. Одоо 9. Энэ бизнесийг ингээд 9 жил хийгээ явж байхад одоо ингээд бизнесээ ингээд өөрчлөх ч юм уу тий. Эсвэл ингээд арай өөр салбар руу орох ч юм уу. Тим одоо бодлууд эсвэл нэг тим одоо боломжууд бас гарч ирж илсэн билгүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ цаашдаа ер нь энэ өөр одоо тий бүтээгдэхүүн шинэ үйлчлэгээ ингээд жоохон хийх бодол байдаг уу? Чинь нэг цогцороо нэг юм том бизнесийн нэг юм байгаа тоххой мерчендайз бизнесийн хувьц үйлдвэрлэлийн. Тэнгүүд манайх яг энэ лого хувьц нийлүүлээ дээр нь хэвлэлээгээд ингээд нийлүүлдэг байжгаад энэ цаашаа ингээд салаад өшөө боломж нь их байгаад идэг, боломжийн илүүдэл байгаад идэг ч юм. Тэгээ манайх юу яасан нэг онлайнаар захиалга хийдэг юм өчнөө одоо 10-20 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээл үзсэн болоогүй. Тэгээд тэрнээс ч болсон. Тэгсэн чи одоо ашгүй нэг хиймэл оюухаа энэ ч аягүй гоё хөгжсөн байна. Өөрөө хийцдэг болсон тийм. Тэнгүүд одоо жижиг бид нар хийх гэсэн юм чинь хийж байгаа байхгүй. Тэнгүүд нэг байгууллага хамт олон ч юм уу өөрсдийн загварыг залуучууд брэнд үүсгээгүүл тэнцээ хиймэл оюуханаас загварчлаад загвараа хийгээд 3-ыг гаргаад маань захиалах боломжтой болсон. Тэрийг манайхаас ашиглаж байгаа гэсэн. Та хэд маань одоо нөгөө түрүү ярьсан ч гэдэг нөгөө мерч бүтээгдэхүүн гэдэг дээр нөгөө яг одоо аль биесийн эрхийн тий хоёр талтай гэрээлээд мерч бүтээгдэхүүн худалдах, үйлдвэрлэх, тэжээс хамтран ашиг хүртэх тэр оюуны өмч талаасаа ч юм уу тиймэрхүү хамтрлуудыг ер нь хийж ивүү одоо бас нэг энийг сонсож байгаа бас бизнесмэнүүд ч юм уу одоо бас тий нэг өөрсдийн мерч та дээр үйлдвэрлүүлээд одоо нэг хамтарч бизнес хийх тийм санал тавих тийм бас боломжууд байж магадгүй шүү дээ. Энэ дэр ер нь ажиллаж ивүү цаашдаа ер нь ажиллах болов энэ дэр юу гэж боддог вэ? Энэ дэр одоо яг төлхөө ажиллаж эхэлж байгаа. Тэгээд угаасаа мерчийг хэдэн жил хийгээд ер нь аюу туршлагатай болсон. Тэгээд яг оюуны өмч тал дээр манайх бол үнэхээр хүндэтгэлтэй алддаг. Тухайн зурагч гэсэн манайх захиалга хийдэг. Зурагч өөр оюуны өмчтэй тухайн хүний бүтээл. Фото зураг хэвлэх юм гэдэг. Фото зураг биш аа зурсан зураг. Зурсан зураг. Тий. Тэгээд дуучтай мерчүүд байна. Манайх мерч ямар нэг юм илүү юусаа хийгээд ч юм уу далдуур ингэдэггүй. Гадны Монголд аль биесээр орж ирээгүй брэнд бол тэр бол хэдэл байхгүй. Монгол брэндүүд бол тэгж шаарддаг. Тэгээд хуаах энэ төр айгүй уяахтан зарим мерчүүд манайх нийлүүлэлтийг нь хөрөнгө оруулалт одоо хувцас хэвлэл бүх юмыг нь хангаж хийгээд борлуулалтаас нашиг авах байдлаар арилжуулдаг. Зарим нь үндсэн мөнгөөрөө загчаад өөрсдөө борлуулалт хариуцдаг. Янз янзаар хийж болдог. Тийм бас сонголтууд бол байгаа. Тэгэхээр ийм төрлийн бизнес санаа бодож байгаа хүмүүстэй бол бас хамтран ажиллах
нээлттэй байна тий. Тийм нээлттэй. Энэ Монгол брэндүүд, Монгол загварууд одоо миний төсөлж байгаагаар 21 аймагт Монголтой холбоотой гоё загварууд айгүй их гарах боломжтой байхгүй. Тэр зарагдахгүй одоо жишээ аймгийн нутгийн брэндүүд ч юм уу. Нутгийн нутгийн агуулгыг харуулсан тий нөгөө төрсөн нутагтай холбоотой ч юм уу тий гарал үүсэлтэй. Тийм байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэрний ерөөсөө сайн явж өгөхгүй байгаа даа. Тэгэхээр энийг явуулъя гэж өвөл манаа тандаад манах нийлүүлээд борлуулалтын дараахас нь гэдэг байдлаар зөв харилцан бас юм ашигтай тохиромж тохирцолцоод. Ерөнхийдөө энэ салбарын нэг соёлын түгээд олон хүмүүс хэрэгэлдэг энэ тусмаа л манайх сайн байхгүй. Энийг зөв. Тэгэхээр яг энийг сонсож байгаа бас залуучуудаа хэлэхэд бол одоо нөгөө яг энэ мерч бүтээгдэхүүний бизнес болгох төр хамтарч ажиллаж болох юм байна. Тэгэхээр нөгөө оюуны өмчөө авцсан өөрөө тэрнийх нь эзэн нь бол бас тий борлуулалтаа хийх сувгаа олцсон бол үйлдвэрлэлтэн дээрээ төрүүлээд өртөг үнээр нь ингээд захиалгаагаа дараа нь борлуулалтнаас нь шууд тий нөгөө яг төслийн дагуу худалдаа авалтаа ингэ ашигаа хуваарлагч юм ингэ хийх боломжтой байт юм гэж ойлголоо шүү дээ. Тэгвэл энэ бол бас гоё шин санаа бизнес бодож байгаа хүмүүст шууд л бизнесээ маргаашнаас хийчмээр санагдчихлаа юм л да. Энэ боломжийг олгож байгаа бол тий. Окей, nice. За өөр одоо цаашдаа тий энэ бизнесийн ирээдүг юу гэж харж байгаа бол одоо ямар болох бол эсте дизайнын зах зээл дээр яаж тоглож бид нэр бас нөгөө хэрэглэгч нар юу хүсдэг болоод тэг энэ бизнес юу хаашаа чиглэх вэ гэж бодож байна. Энэ тал дээр юм тэг. Энэ бизнес эргүүлжлүүлээд нэгдүгürt Монголд логог хувцсны шинэ брэнд зөвхөн логог хувцсны одоо ямар нэгэн брендинг Монгол хувцснууд байна шүү дээ. Тэднээс гадна ямар ч брендийн нэр байхгүй. Логог хувцсны Монгол өмсгөлт дарсан Монгол хувцснууд одоо бий болно. Манай нэг гончод үйлдвэрээр дамжаад. Гоё. Тэгээд юу гэдэг нэг хувцсных нь хэвлэл мерчүүд бүр дэлхийн том зэрэглэлтэй чацгаар ижлэхэн тийм сайн чанарын хэвлэлүүд. Тэг манайх дандаа нэг авгасаа энэ салбарынхаа хүмүүсийг хахлаад түүчээлээ явж байгаа учраас айгүй их зарцуулт гаргаал айгүй их зардлаар түүхийдүүд авчирдаг байхгүй юу. Силиконыг жишээ нь одоо манай хийж 0.5 0.8 1 мм-ийн зузаан гээл ер нь юу гэдэг ингээд хамгийн дэлхийн шинэлэг шинүүдийг л манайх оруулж ирж байна. Маш олон юм гоё материалууд оруулаад ирээд хийцэн сэмплүүдийг харсан л та. Бүх түүхийдийн төдөө авчирсан одоо жишээ нь одоо пентер ингээд зураг хэвлэл хийдэг юм бүх тоног хөрөмжийн Америкаас авчирсан байж байдаг. Тэгээд тэрийг яг хийгээд явах нэгдүгээр бас хүн бас байхгүй ч гэдэг юм байна. Тэгээд цаашдаа яаж харж ийм гэхээр яг энэ мерчендайз гэдэг энэ зах зээл дээр манайх айгуу том тоглогч байх болно. Тэгээд хятаддах үйлдвэрээр дамжуулаад дэлхийд даяар тархсан байгаа монголчуудад Монгол брэнд, Монгол мерчийг зөвхөн манайх биш, манайхтай хамтарч ажиллаж байгаа газруудын мерчийг шууд хүрэх боломжтой. Одоо чи нэг хамтлаг дуучид дэлхийгээр Монголын хамтлаг дуучид дэлхийгээр тойр аял хийлээ. Ингээл Японд очлоо гэхэд манайх Японых нь хаягийг авцсан, тоглох өдрийг нь тодорхой авцсан байхад Гуанжуугаас онгоцоор олчих байхгүй. Зөв тэгэхээр тэр тоглолтыг нөгөө яг болох өдөр нь бол аль хэдийн нөгөө нэг мерч бүтээгдэхүүнүүд нь хийгдсэн худалдаалахад бэлэн болгож чадах юм шүү дээ. Ямар гоё тийм. Тэгээд тэр дэлхийн тойр аяллах нь тоочиг болгон дээр маань урдчлаа тэр хариуцсан хүмүүс рүү нь явуулсан байж байна. Тэгэхээр Монголоос бараа бүтээгдэхүүн гаргахад айгүй хэцүү байхгүй юу? Хятадаас бол боломжтой байгаа. Хятадаас бол асуудал байхгүй. Тэр чинь судалж үзсэн асуудал байхгүй. Энд тэгвэл та хэд маань бас маш одоо хэрэгтэй үйлчлэгийг л үзүүлж байгаа. Гадаад идэг монголчууд дээр тоглолт хийдэг, очиод бас нэг форум үзэсгэлэн зохиодог тий мөн дээрээс нэг юм ивентүүд зохиодог бүх хүмүүсүүд бол эртхэн захиалга өгөөд өгчих юм бол яг гонжууд үйлдвэрийн нөгөө баримталдаг үнээр нь тэр тухайн улс руу шууд ингээ бэлэн бүтээгдэхүүн төрүүлээд аваад очих юм шүү дээ. Энэ Монголоос бас ингэдэй. Швейцараас манайх руу захиалга гэдэг нэг газар үүдээ. Ресторан. Тэгэд ер нь Европын чинь юм ба штэ. Гэр бүлээр одоо манайх ургийн овг гэж байдаг штэ. Гэсэн чи тэр гэр бүл яадаг гэхээр ресторан бизнес нь ургийн овгоор логотой. Тэрийг өмсөж байнга өмсөж идэг. Тэгэхээр тэгж ясаг. Гадаад идэг монголчууд тэгвэл та хэдтэй хамтарч болох юм ба штэ. Гадаад идэг монголчууд хамтрыг гэвэл одоо ямар шуумаар яаж хамтрах хэрэгтэй вэ? Одоо нөгөө та хэд ямар одоо захиалга яаж авах уу? Хаагур өгөх хэрэгтэй вэ? Одоо нэг сошиал интернетээр л гэж байна. Facebook, Instagram, mail. Манайх мэйлийг бол байнга идэвхтэй ажилладаг. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүс бол Facebook, Instagram, email хаягаар бол шууд захиалга өгөө явж болох юм байна. За, өөртөө чинь холбогдгийг гэвэл бас энэ подкастын доор өөрийнх нь хувийн нөгөө Facebook хаяг ч юм мэдээлэлээс тавьж болно тий.
Манай компаниг тавьчихвал илүү байнга идэвхтэй мэдээлэл солилцоо явуучих боломжтой байна. Одоо нөгөө логотой хувцас ер нь яагаад заавал өмсөх ёстой юм бэ? Тэгэд энэ нь ямар үр нөлөөтэй юм бэ? Логотой хувцас байгууллагад өмсөх айгүй олон үр нөлөө байгаа. За нэгдүгээр ингэ явчих. За нэгдүгээр гэвэл наандч нэг жигд харагдана. Байгууллага ямар нэгэн урай хөвгтэй, лозонтой, логотой байхад тэрийг нэг одоо зорилгодоор нэгтгэдэг. Одоо жишээ нь миний дуртай нэг сэдв нэг Adidas, Nike энэ чинь нэг Just Do It гэдэг маркетингийн том одоо маркетинг том ажил явж байгаа. Тэрний араас хувцсан дээр Just Do It байснараа нэг харилцагчид тэр одоо Nike-ийн философи сууж байгаа. Just Do It. Одоо хүртэл явж байгаа маркетинг шүү дээ. Тэгэхэд хамгийн их борлогдсон футболкол Just Do It гэж яддаг. Тэгээ Just Do It-ийг худалдаж авсан хүн өглөө өдөр орой хаач хамаахгүй өмсөө явсан ч тэр философиг ингээд далдах хумсартай гэж. Тэгэхээр байгууллагууд ягаад логотой хувцас чигдэрх гэхээр тухайн байгууллагын философиг хувцсан дээр шилжүүлгээр харилцагч нар ажилтны өмсөө явж байгаа юм. Тэгэхээр тухайн одоо байгууллагын логотой хувцас өмсчихэд гадуур шовдо явах уу? Тухайн хүн ийм зэгцтэй болно. Тэгээ нэг юм жишээ байгаа. Жишээ нь одоо за нэг инженер хүн. Инженерийн хувцастай инженер яг дүнд хувцас өмсчихөөр юмд шинжлэх ухаан чанд нь эмч хувцас өмсөхөөр яг мэрэгжлийн шинжлэх ухаанчаар хандаж эхэлдэг өөрөө. Тэрүүгээр үйлчлүүлж байгаа хүн итгэл үнэмшлэн нэгсдэг. За яг нэгэн хүргэлт байлахад та хамаагүй хувцастай авчихснаа. Тэр хүргэлтийн компани гэдэг өгсөн чинь итгэл үнэмшил хэцүү байхгүй тий. Юм аваад даалгалах гэдэг нь эсвэл юу өгч үү тий. Тийм холих юм юу вэ? Тэгээ энэ байгууллагын хүмүүсийн тоо их баг гэлтгүй 2 3 хүнтэй ч юм аахгүй нэг. За жишээ нэг айлын дотор заслын компани байлахад ижлэхэн хувцастай ороход итгэл үнэмшил ямар байх вэ? Албан ёсны харагдана, имерхүү зэгцтэй харагдана. Ингээд компанидаа ч сайн өмсөж байгаа хүндээ ч сайн, үйлчлүүлж байгаа хүндээ ч гэсэндээ бүх талаасаа юм албан ёсны. Зүг энэ тэгэхээр айгу за ер нь бол подолк гэж харахгүй юм биш үү? Энэ бол маш том нөгөө маркетинг явагдаж байна. Борлуулалт явагдаж байна. Мөн дээрээс нь PR, реклам сурчлагын явагдаж байна. Философи буюу одоо хэрэглэгчдэд одоо нөгөө нэгэн ийм одоо зорилготой одоо ийм нэг ийм философитой байх бол одоо боломжоор бас ингээд хангаж байгаа зүйл юм байна тий. Зөв. Тэгэхээр за подолкн дээр та хэд ингээд одоо жишээ нь ингээд олон жил бас ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлж яхад бүр нэг юм сонирхолтой жишээ гарч ив одоо нэг сонирхолтой хэвлэл хийлгсэн ч юм уу. Ямар сонин юм хэвлүүлдэйн ч гэдэг юм нэг тийм сонин кейс тааралч ив одоо. Сонин кейс яг нэг сүүлийн үеийн тэр тажикууд баймар болсон чинь тэдний хувцсан дээр бол нэг дотор хувцснууд дээр л хийлгэж ирсэн юм байлаа. Зөв. Өшөө брендинг гэж байна. За. Тийм. Энгийн малгайг ингээд дээгүн загварчлаад бүр ямар гоё гэтэл ингээд дотор гадуургүй хийлгэжсэн тохиолдлууд. Зүгээр л цулгуу малгаагүй. Тийм. Өөрөө ингээд дизайнаа өөрөө гаргачаад гоё юм үнэтэй брендингийн малгай шиг эсвэл өөрийнх нь нэг ийм имижтэй таарсан болгож хувиргаж байгаа юм ба шүү дээ. Зөв. Тэгэхээр дан хэвлэлэр тий. Дан хэвлэлэр. Зөв. За тэгэхэд одоо ер нь бол яг зочлын бас нэг харилцагч нарт тий одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ танилцуулсанд баярлалаа. Тэгээд зочлын харилцагч нарт бас нөгөө ямар одоо юм боломжууд байгаа вэ одоо энэ хэвлэлийн. За зочлын харилцагч нар нэг хүнтэй компани байсан байхгүй. Өөртөө хувцаараа жигдэржээ үлэх зүгээр. Ерөнхийдөө яг энэ соёл нь одоо хөгжөөд өөрсдийн одоо ямар нэгэн брендийн логотой хувц өмсөө явахад тэрний амьд сурчлагаа хүн болж яддаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө худалдагч хүргэлтийн ажилтан за одоо кас ч юм уу те давхар нөгөө дэлгүүрийн ажилчид бүгдээрээ жигдрэлтэй бол жигдрэлтэй хийх ёстой байгаа. Зөв. Тэгээ хийчих юм бол одоо хүмүүс харилцагчийн итгэл үнэмшил илүү болно. Тухайн хүний өөрийнх нь итгэвч жоохын сайжирна. Зөв ажлын ч гэсэн тий. Тэгээ ерөнхийдөө өөрийнхөө зочлын харилцаа одоо адилхан бизнес эрхлэгч харилцагч нар чинь өөрсдийнхөө юм учраас өөрсдийнхөө юмыг өмсчөө илүү зүгээр байхгүй. Энэ философиг айгүй сулгамаар байгаа юм гээд. Зөв. За тэгэхээр бол одоо нөгөө бүхний тэр бас өөрийнх нь энэ юг илэрхийлэмжүүлийн цэжин дээр явж идэм байх шүү. Энийг ашиглах хэрэгтэй юм биш үү тий. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол бусдыгаа хинтэж юм ярихгүйгээр өөрийгөө илэрхийлэх боломжтой
орон зай юм байна. Энэ орон зайг ашиглах хэрэгтэй байна. Би энэ орон зайг ашиглаад энэ эстет дизайны энэ гэлтааны бодолгон дээр манай курс зочил онлайн курс зардаг болсон. Тэрийн сурчлагаа тавьсан байгаа байхгүй подкаст дээр дамжуулаад. Тэгэхээр энэ бол сурчлага болж чадах нь бас өөрийгөө илэрхийлж чадах нь байна. Тэгээ компани имижийг харуулж чадна. Амун илүү мэрэгжлийн бас зүйлийг шингээж чадах юм байна. За тэгэхээр энэ удаагийн подкастт маш үнэтэй бас зөвлөгөө болон бас шинэ одоо бизнесийн одоо нөө санаанууд мөн дээрээс нь өөрийн бизнесээ бусдад бас ингээд яаж одоо хэрэглэх үү, яаж үйлчлүүлэх үү, ямар кейсүүд байж болох уу гэдэг мэдээллийг өгсөн одоо баярлаа. За тэгэхээр бизнест нь амжилт хүсье. Тун удахгүй бас олон улсын зах зээлд одоо өөрийн үйлчлэгээгээр бас ялгарч бусад оронд өртөг бууруулсан гоо шин үйлчлэгээнүүд гарах болтугай гэж өрөөрөө. За баярлалаа. За хүрэлцээрсэнд баярлалаа.